Өглөө хөтөлбөрийн уран бүтээлчид 7 хоног болгоны баасан гарагт тэгш боломж, тэгш хариуцлага болонго тогтмол хүргэсээр байгаа лээ. За энэ болонгаараа дамжуулаад бид гендерийн мэдрэмжтэй байх тухай онцолдог юм. За гендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, бодлого, тогтоомж хэрэгжүүлж олон нийтэд ойлголт мэдээллийг цогц байдлаар хүргэж гендерийн талаар зөв мэдээллийг түгээх нь энэ болонгийн гол зорилго. Тэгвэл үргэлжлүүлээд хөтөлбөрийн дараагийн хэсэгтээ бид тэгш боломж, тэгш хариуцлага болонгийн хөтлөгч инх баяртай та бүхнийг холбож байна. Ингээд өнөөдөр ямар сэдвийг онцолж байгаа бол хамтдаа харцгаая. Монголын үндэсний олон нийтийн телевизийн өглөө хөтөлбөр үзэж байгаа эрхэм хүндэт үзэгчид та бүхнийхээ энэ өглөөний амар амгалан айлтгая. Гендерийн үндэсний хорооноос санаачлан тэгш боломж, тэгш хариуцлага болонгийнхаа 4 дахь дугаарыг та бүхэндээ хүргэх гэж байгаа да таатай байна. Тэгэхээр өмнөх дугааруудаа бид эргэн санах юм бол хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн цэцэрлэг хамрагдалт, за мөн өнөөдөр гендерийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, өнөөдөр эрэгтэй эмэгтэй ажиллах хүчигээ бид нар хэрхэн дэмжих боломжтой вэ талаар та бүхэнд өгүүлсэн байгаа. Тэгвэл эдгээр асуудал маань шийдэгдлээ гэж үзэхэд бид гэр бүлийн дэмжлэг маань өнөөдөр эрэгтэй эмэгтэй хүнийг хөдөлмөр эрхлэхэд хэрхэн бас байгаа вэ гэдгийг та бүхэндээ хүргэе гэж зорж байна. Ингээд дэлгэцнээ анхаарлаа хандуулахыг хүсье. Гендерийн мэдрэмжтэй гэр бүл гэхээсээ илүү бид нар гэр бүлийн харилцаанд эхнэр нөхөр, аав ээжүүд, за мөн ажил дээр ажиллаж байгаа, ажлын байранд байгаа эрэгтэй эмэгтэйчүүд та хэр гендерийн мэдлэг ойлголттой бэ? Энэ маань өөрөө гэр бүлийн харилцаанд орохоор ямар асуудлуудыг илүү бид нар чухалчилдаг бэ? Тэгэхээр энгийн асуудлуудаар бид нар харах юм бол за та хоёр нэг нэгнээ маш сайн сонсдгоо, биенээ сонсдгоо гэр бүлийн харилцаанд тий. За харилцаандаа гендерийн хөвшмөл хандлагаас ангид байж чаддгүй. Өөрөөр хэлбэл хөвшмөл хандлагаас татгалздгүй гэдэг дээр нэг товчхон та бүхэнд тайлбар эхлэхэд гендерийн хөвшмөл хандлага гэдэг нь юу хэлээд байгаа вэ гэхээр өнөөдөр бид нар бидний нийгмийн хүрээнд бидний бодоод байгаа хэрэгжүүлээд байгаа ер нь байр суурь, эзлэх байр суурийг бид нар нийгэм хөгжихийн хэрээр энэ харилцаа маань өөрчлөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл та эмэгтэй хүнийг, эрэгтэй хүнийг тодорхой нэг дүрээр нь юм уу хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа, хүлээдэг үүргээр нь хэрвээ бодож байгаа бол энэ маань нийгмийн харилцаа өөрөөр хэлбэл өөрчлөгдөх тусам нийгэм дэвших хүрээр энэ ойлголтууд маань өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл бид нар 20 жил магадгүй 30 жилийн өмнө эрэгтэй өсчин юм уу, эрэгтэй тоогооч байна гэдэг бол хизээж байж болохгүй үзэгдэл байсан бол өнөөдөр бол хамгийн бас өндөр цалин өндөртөө тоогоочийн мэрэгчлэлээр маань эрэгтэйчүүд маань илүү ажиллаж байна. Илүү эрэгтэйчүүд маань бас мэдрэмжтэй үс засалтай хийж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ зүгээр хөдөлмөрийн хуваар маань нийгмийн харилцааг дагаад өөрчлөгдөж байгаа. Гэтэл бидний оюун санаанд байгаа тэр зүйл маань нөгөө л эрэгтэй хүн тэгэх ёстой, эмэгтэй хүн тэгэх ёстой гэдэг маань энэ бодол өөрөө өөрчлөгдөхгүй, хөгжихгүй, дэвшихгүй, мэдлэгчгүй болохоор энэ хөвшмөл ойлголтыг бий болдог. Тэгэхээр танай гэр бүлийн харилцаанд өнөөдөр гендерийн хөвшмөл ойлголтоос та хоёр өнөөдөр ангид байж чадж байгаа юм. За та хайртай хүнээс сэтгэл санаа бие махбодын хувьд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд оруулж байгаа юу? Энэ нь заавал бие махбодын гэхээсээ илүүтэйгээр та бүхэн сэтгэл зүйн хувьд, сэтгэл санааны хувьд бие биенээ дарамтлаж байгаа юу гэдгийг анхаарах нь байна. За дараагийн нэг энгийн асуултаар бол бид нар тодорхой хин нэгнийгээ санхүүгийн хараат байдалд оруулж байна. Өөрөөр хэлбэл хүүхдээ хараад сууж байгаа ээжигээ юм уу, хүүхдээ хараад сууж байгаа аавыгаа юм уу та нар нэг бол та хоёр бие биенийгаа тодорхой чи мөнгөгүй юм чин, чи цалингүй юм чин гэдэг байдлаараа илүү энэ асуудал руу бие биендээ илүү стресс өгөх байдлаар илүү хараат байдалд оруулах юм байдалд хүрч гинөө. За дараагийн нэг асуудал илүү үнэхээр танд өнөөдөр эхнэрийнхээ хувьд, нөхрийнхээ хувьд та хандаа хайр халамжийг үзүүлж чадж гинөө. Гэх мэтчлэн энгийн асуултуудаар бид нар өнөөдөр гендерийн ойлголттой, мэдлэгтэй, мэдрэмжтэй байх асуудлуудыг хөндөж болохоор байна. За тэгвэл өнөөдөр бид нар энэ гэр бүлийн харилцаанд гендерийн асуудал ямар байх ёстой юм бэ? Энийг тодорхой хуулиудаар өнөөдөр хуульчилж өгсөн ч гэсэн бидний өнөөдөр маш ихээр дурдаад байгаа гендерийн эрхтгч байдлыг хангах тухай хуулинд маань гэр бүлийн харилцаанд гендерийн асуудал ямар байх ёстой бэ гэдгийг маш тодорхой илүү наривчсан байдлаар хуульчлаад өгсөн. Бид нар илүү үндсэн хууль юм уу, гэр бүлийн тухай хууль юм уу, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулиудыг харахаас илүүтэйгээр эхний ээлжинд бид нар тэгвэл
гендрийн харилцаа гэдэг маань гэр бүлийн харилцаанд ямар байх юм бэ гэдгийг тодорхой зохицуулт байдаг. Тэгэхээр энэ зохицуулт та бүхэнд харагдаж байгаа учраас би эндээс маш тодорхой 1-2 хаан зохицуултуудыг аваад өччихье. Өөрөөр хэлбэл гэр бүл хэдэн хүүхэдтэй болохыг төлөвлөж байгаа. Хүүхэд хоорондын зай хэдэн жил байх юм? Үсээгүй жирэмслэлтээс өнөөдөр татгалзах эрх нь байгаа юу гэдэг энэ асуудлуудыг бид нар өнөөдөр хуульчлаад өгсөн байж байгаа. За энэ дээр бас нэг тодорхой нэг зохицуулт нь бол юу байгаад байгаа вэ гэхээр хүсийнхэн хувьд хүүхдээ бид ялгарлахгүй гэдэг асуудал байгаа. Энэ бол бүр үндсэн хуульд олгогдсон. Тэгэхээр энэ өнөөдөр энэ дээр би нэг бодит жишээ бас хэлээд эндээс бид нар бас татгалзах хэрэгтэй байгаа нэгмээрээ тэр маань юу вэ гэхээр нийгэмд маань өнөөдөр уран бэр, дархан бэр гэдэг үйл ажиллагааг зарлж байгаа. Энийг бүр ингээд тодорхой бас зарим нэг үйл ажиллагаан дээр нь төр оролцож байгааг бид нар аль бие усаар мэдэгдэл хүргүүлээд энэ дээр бид нар хязгаарч болохгүй үзэгдэл юм аа. Яагаад гэвэл өнөөдөр бид нар хүн амаа өсгөх бодлого бол хүүхдийн хүүснээс нь биш тооноос нь хамаарат Монголын төр өнөөдөр алдарт ихийн 1-2 дугаар одон юм уу тодорхой ээжүүдэд дэмжих тэтгэмжүүд юм уу халамжуудыг бид нар өгч байгаа. Гэтэл өнөөдөр эрэгтэй хүүхэд гарснаас нь эмэгтэй хүүхэд гарснаас нь хамаарат өнөөдөр нийгэмд уран бэр ч юм уу дархан бэр ч юм уу тодорхой үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа юм бол энэ болвол бид нар хүүхдүүдээ хүүсээр нь ялгадаг эцэг их байна хүүхдүүдээ хүүсээр нь ялгадаг төр хэрхвч байж болохгүй. Тэгэхээр төрийн бодлого бол зөв яваад идэг. Бид нар нийгэмдэр илүү бидний нөгөө нэг харж үзээд байгаа зүйл нь юу байгаад байгаа вэхээр эрэгтэй хүүхэд илүү байна. Эрэгтэй хүүхэд нь илүү одоо гэр бүлд үүрэгтэй юм уу? Өв залхамжалдаг юм уу? Эцэг ихээ асардаг юм уу? Гэр бүлд илүү тэжигчийн үр гүйцэтгэдэг юм уу? Гэдэг нөгөө буцаад хвшмэл ойлголт руугаа бид нар ишилж гин гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр илүү бид нар хүүхдээ хүүсээс нь харахаасаа илүүтэйгээр хүүхдээ өнөөдөр гендрийн мэдлэгтэй, мэдрэмжтэй, эрэгтэй хүнийг ойлгодог, эхнэр хүнийг ойлгодог, нөхрөө ойлгодог, гэр бүлтэй халамжтай байх, бие биенээ ойлгодог, хідэн хүүхэдтэй болох гэр бүлийн өмнө тэгш хариуцлага бид нар хүлээж амьдрах тэр мэдлэгт нь илүү бид нар анхаарах нь чухал байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Тэгэхээр өнөөдөр бид нар хвшмэл хандлага гэж өмнө нь бид нар ярьснараа юуг ярьж байгаа бэ гэхээр чи гэрээ цэвэрлэх ёстой эмэгтэй учраас чи юмаа угаах ёстой эмэгтэй учраас чи хоолоо хийх эмэгтэй учраас хүүхдүүдэд зөөх учраас эмэгтэй учраас та эрэгтэй учраас битгий нэг шалчганаад уйлаад маялаад ингэхгүй та бол хатуу чанга байх хэвээр та хүчтэй байх хэвээр та өвдөж болохгүй та мөнгө их олох хэвээр энэ нь буцаагаад өнөөдөр бас биднэрт ямар эрсдэлт хүчин зүйлийг бий болгосон бэ гэхээр өнөөдөр энэ асуудал нь өнөөдөр эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслахын 9.7 жил насалж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл гендрийн хвшмэл ойлголт гэдэг нь буцаад эрэгтэй эмэгтэй хүүстэй асар хортой үр дагаврыг бий болгодог. Тэгэхээр өнөөдөр та өвдөж болно, та эмнэлэгт үзүүлэх ёстой, та анхан шатны үзлэгт заавал хамрагдах ёстой. Илүү эрэгтэйчүүдийн тасаг кабинет бид нар байгуулж ажиллах ёстой. Эрэгтэйчүүдээ эмнэлэгт хандаад очиход та яах гэж байгаа эрэгтэйчүүдийн эмнэлэг рүү яваач гэдэг хандлага бид нар болгох хэрэгтэй байгаа. Нөгөө талаасаа бид нар энэ эмэгтэйчүүдээ гэртээ суулгаад хөсгөө хөдөлмөр эрхлүүлэхээсээ илүү хүн амын тал хувь, дээрэн хөдөлмөрийн насны тал хувь болсон эмэгтэйчүүдийнхаа хөдөлмөр эрхлэлтэн саад болоод байгаа зүйлүүдийг бид нар арилгаад 204 орчим мянган ээжүүдийг бид нар илүү ажлын байранд хөдөлмөртөө орлоготой болох юм бол гэр бүлийн эдийн засгийн орлого хэдэн хувиар өсвө. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд ямар хувь нэмэр оруулах вэ? Монгол улс яаж хүчин дэвших вэ гэдэгт маш тодорхой харилцауудыг хариултуудыг бид нар хэлж болохоор байгаа. Тэгэхээр гендрийн хвшмэл ойлголт гэдэг бол хизээч бид нарт тийм ашигтай байдаггүй. Хизээч бид нар хүүсээр юм ялгуулсан хандлагуудыг бол гаргаж болохгүй. Хүн гэдэг талаас нь та хинч байж болно. Илүү бид нар хүний эрх. Тэр тусмаа гендрийн эрх тэгш байдлыг баталгааг юм хангасан тэр дундаа гэр бүлийн харилцаанд илүү бид нар тэр нийгмийг бүтээхийн төлөө аав ээжүүд маань хүүхдүүдэд гендрийн мэдрэмжтэй нийгэмд амьдрал хүүхдүүдэд гэр бүлийн төлөвлөлтөндөө гендрийн мэдлэгтэй байхын төлөө илүү зорж ажиллах шаардлагатай байгаа гэдгийг бол онцолж хэлхийг хүсэж байна. Мэдээж энэ дээр болвол бид нар олон нийтийн нөлөөллийн ажлыг гэдэг бол маш сайн хийж явах хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр гендрийн талаарх ойлголт мэдлэгийг бид нар олон нийтэд өгөхдөө илүү хүний эрх тэр дундаа эрэгтэй эмэгтэй хүний ялгаатай хэрэгцээг анхаарах юм асуудлууд бол байдаг. Тэгэхээр ялгаатай байна гэдэг бол ялгаатай бодлого төлөвлөгдөн гэсэн үг. Ялгаатай бодлого төлөвлөгдөж байж бид нар үр дүнтэй хувь хүний амьдралын чанарт нөлөөлөхөц бол бид нар шийдвэрүүдийг гаргаж чадна. Тэгэхээр нөлөөллийн ажлууд бол хэдийгээр нэг удаагийн шинжтэй боловч олон нийтэд мэдээлэл өгдөг, мэдээлэл цаашаа мэдлэг болгох бол илүү үр дүнтэй байдаг учраас олон нийтийн компанид нөлөөллийн ажлууд тэр дундаа гендрийн хвшмэл ойлголтоос ангид байх энэ нь бас эрэгтэй эмэгтэй хүмүүсийн амьдралын явцад ямар сөрөг үр дагаврыг бий болгож байгаа талаарх мэдээллийг хүргэж ажиллах нь их чухал байдаг. Тэгээд өнөөдөр энэ дугаараараа та бүхэнд хөдөлмөр эрхлэх
тэр дундаа гэр бүлийн хүрээнд эхнэр нөхөр хэрхэн бие биенээ дэмжих, өнөөдөр илүү та боломжтой байгаа бол таны эхнэр ажил хийх, илүү нөхөрчин боломжтой байгаа бол таны нөхөр хөдөлмөр эрхлэх, хоёулаа хийх боломжийг өнөөдөр бид нар бий болгохын тулд хууль эрх зүйн орчны хувьд Монгол Улс бол дэвшил гаргасан Жендрийн мэдрэмжтэй хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулга маань хэрэгжиж байгаа. Ажлын байрыг бид нар Жендрийн мэдрэмжтэй бодлогоор илүү дэмжиж, бага насны хүүхдээ асрангаа, харангаа, ээжүүд, аавууд маань өнөөдөр ажил хийх боломжийг бид нар нээж өгөх, ажлын байр маань өөрөө Жендрийн мэдрэмжтэй зохион байгуулалттай байх. Ингээд дараагийн хамгийн сүүлийн асуудал бол гэр бүлийн хүрээндх бие биенээ хөдөлмөр эрхлэх боломж олгох асуудал. Тэгэхээр өнөөдөр бид нар ингэж ярьдаг штат чи 500 мянган төгрөгийн цалинтай гэтэл 500 мянган төгрөгөөр хүүхдэд цэцэрлэгт өгч байна. Ингэснээс зүгээр гэртээ суугаад яах юм бэ? Гэтэл энэ сонголтыг юу гэж бид нар ярьж байгаа гэхээр ажил хийхээ илүү сонгож байгаа. Яагаад гэвэл хүүхдүүд маань нийгмийн харилцаанд орж байна. Хүүхэд маань хөгжиж байна. Хүүхдийн хамгааллын асуудал маань шийдэгдөхээс гадна ээж өнөөдөр хөдөлмөр эрхэлж байна, харилцаанд орж байна. Хувь хүнийхээ хувьд өнөөдөр бас хамт олонтой байх, хүний нийгэмд хөгжих, хүл нийлүүлэн алхах гэсэн энэ концепц нь илүү өнөөдөр нөө эдийн засгийн хувьд ашиггүй байгаа ч гэсэн амьдралын чанарын хувьд бол үргэлж ахицууд байдаг юм а гэдгийг бид нар Жендрийн линзээр тод томроо харах нь их чухал байгаа юм. Тэгэхээр олон нийтийн дунд байгаа, нийгэмд байгаа, оршоод байгаа энэ Жендрийн хөвшмөл ойлголтыг арилгах хүрээнд бол Жендрийн үндэсний хорооноос гадна маш олон байгууллагууд энэ дээр эртний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, хувийн хвшлийн байгууллагууд бас энэ хөвшмөл ойлголтыг эвдэх чиглэлд маш үр дүнтэй нөлөөллийн ажлуудыг хийдэг. За үүний нэг илэрлэл нь бол өнөөдөр та бүхэнд хүрч байгаа Монголын үндэсний олон нийтийн телевизтэй Жендрийн хороо хамтран тэгш боломж, тэгш хариуцлага дугаар маань өөрөө Жендрийн хвшмэл ойлголтоос ангид байх, Жендрийн эрхтгш байдлыг хангах гэдэг асуудал нь өөрөө шинжлэх ухааны олон улсын тэгээд хувь хүний амьдралын чанарт илүү ахиц гаргах ийм онцлог ач холбогдолтой асуудал юм а гэдгийг та бүхэнд таниулж мэдүүлэхийн төлөө энэ дугаар маань өнөөдөр та бүхэндээ хүргэж байгаа гэдгийг онцолж хэлхийг хүсэж байна. Ингээд өнөөдрийн дугаар маань өндөрлөө. Өглөө хөтөлбөр үргэлжилж байна.